шинэ бичлэгэндээ тавтан морил би энэ удаагийнхаа бичлэгээр өөрийнхөө мэргэжлийн талаар та бүхэн тайлбарлая гэж бодлоо. Тэгээд миний мэргэжил чинь үндэсний зураг Монгол зураг болохоор үндэснийхаа дээл хувцсыг өмсөж өглөө. За хамгийн түрүүнд би Монгол зургийн мэргэжлээр сурдаг. Хамгийн анх энэ мэргэжлээ яаж сонгосон бэ гэх юм бол штэ. Бүр ихнээс нь ярих юм бол би 11 12 дугаар ангитай хувийн сургуульд сураад ерөөдөө гадаад явах төлөвлөгөөтэйсэн баггүй юу. Гэхдээ гэрийнхэн маань болохоор төгсчөөд шууд явахгүйгээр чи нэг жил Монголдо сурж агаад жаахан их сургуулийн амтыг мэдэрчээд яваа гэдэг хэлсэн. Тэгээд яаш өдрөөгөө нэг тийм дүрслэх урлагийн чиглэлээр урлагийн чиглэлээр ерөөсөө явахгүй өгсөн ч зураач болохгүй гэж ярьдаг хүүхэд байлаа. Тэгээд Мөвисийн сэтгэл судлалын ангид бүртгүүлээд анги авчихсан байж агаад гинт манай ээж над руу юм явуулдаг хгүй юу? Дүрслэх урлагийн академийн ур чадварын шалгалтын пост байсан. Тэгээд ийм тийм шалгалт болж гинөө. Миний охин чинь шалгалт өгөөд үзээ гэтгсэн. Тэгээд тэр чинь шалгалт болохоос нэг 2 3 хооны өмнө тэгээд за окей гэд ингээд шалгалтын хэрэгтэй материалуудыг бүгдээр ингээд аваад тэгээд ганц 2 ингээд ийм хар зургийн уран зургийн бичлэгүүд үзэж байгаад ер нь ямар ч бэлтгэлгүйгээр шууд ур чадварын шалгалтаа өгөөд тэгээд тэнцээд орсон байгаа. Тэгсэн чинь гинт ингээд өөрөө хуучин зурдаг л байсан л даа. Гэтэ тэгж ямар мэржлийн төвшин бол биш зүгээр наанан л ингээд ганц 2 хон ийм одоо өөрийнхөө зүүд идрийг зурдаг ч юм уу тиймэрхүү юмнууд хийдэг байсан чинь гинт ингээд хоббигоо мэрэгжил болгох боломж гараад ирж байгаа штэ. Тэгэнгүүт хоббигоо мэрэгжил болоод урлагт ингээд хөл тавих уу аль эсвэл яг байнга бодож ирсэн ерөнхийдөө практикал гэхдээ бас тиймч практикал биш тийм сэтгэл судлалын мэрэгчлэр сурах уу гэж бараг 7 хоног ботсон. Тэгээд эцэст нь Монгол зургийн ангиа сонгоод ороод ирсэн байгаа. Тэгээд боломгүй байх юм бол эхний нэг жилдээ юм уу семестртээ сурч агаад өөр сургууль руу шилжинэ гэсэн бодолтой байсан. Яа тэгэхээр нэгэнд би шалгалт өгөө тэнцчихсэн болохоор туршиж үзэхгүйгээр хайжвал би ирээдүйд амир их харамсах байх гэж бодоод тэгээд туршилтаар нэг жил сурсан чинь одоо ингээд төгсөх курсын оюутан болчихсон байна. За хамгийн анх би Монгол зургийн ангид бол ингэж орж исэн. Гэхдээ Монгол зургийн талаар болохоор яг ковидын үед 9-р анги нүү 10-р ангида онлайн сургалт байсан бохгүй юу? Зургийн онлайн сургалт. Тэгээд тэнцэнийгээс нэг Монгол зураг гэснийг сонгоод юу ч мэдэхгүй орж исэн. Тэр сургалтанд болохоор Монгол зураг гэж яг юу юм, тэр философи нь юу юм, та дутаг санаа нь юу юм гэж бол ерөөсөө заагаагүй. Зүгээр л мод ингэж зурд, ус ингэж зурд ингээд ганц 2 хичээл орж байл тэгэл алхалцсан байна гэж. Би ингээд аюу танарт юм нууц гэх юм уу сонирхолтой юм хэлээд ур чадварын шалгалт өгж байхдаа би багш нар орж ирэл за ингэж хийж шүү ингээд бас зөвлөгөөнүүд хэлдэг байхгүй юу хүүхдүүдийн зургийг хараад за хүүхдүүдээ бэлдээд өсч чинь ингээд агаар дээр хөвөхгүй байгаа наад урд дээр ширээ аваад тэгэхээр та нар агаар дээр хөвсөн юм зурч болохгүй шүү за гэрлээ араарай сүүдрээ араарай гэж хэлдэг. Тэгвэл манай ангийн багш ингээд байн ингээд орж ирэл ингээд шүүд хийж зөвлөгөө өгдөөсөн байхгүй юу тэр надад яг тухайд төгтөө санагдаад за энэ багш ингээд ордгоо юм шүү гэж бодож байгаад Монгол зургийг сонгоод багштайгаа уулзсан чинь яг энэ багш биш шүү гэж бодож байсан багш маань л таарсан. За хамгийн дөрөв та бүхэн Монгол зураг гэж юу вэ? Юу юм гэж бодож магадгүй. Тэгэхээр Монгол зураг гэдгийг маш энгийнээр тайлбарлах юм бол монголчуудын уламжлал болон одоо орчин үеийн өнгө төрхийг харуулсан урлагийн өрмөц хэлбэр юм аа. Яагаад урлагийн өрмөц хэлбэр гэж хэлж байгаа вэ гэхээр одоо бидний үндсэн материал болох гүрэнд маань айгу Азийн цөөхөн эдгээр орнуудад л байдаг. За энд юу дүрслэлэг байх юм бол түүх, соёл, шашин, байгаль, аж байдал гэх мэтчлэн эдгээр зүйлсүүдийг дүрслэлдэг байх нь. Одоо энэ чинь дэлгэрүүлээд ярих юм бол түүхэн сэдвтэй зураг гэх юм бол уйгрын хааны зураг гэж хэлдэг, бизилик гэж хэлдэг. Монголчуудыг дүрсэлсэн байдаг бахны. Юан гүрний үеийн Хувлаа хааны ан авын зураг байна. Хад болон хаттуудын хүргүүд байна. Тэгээд цаашаа нагаа явсараа байгаад бид нарт социализмын үеийн утга бүхий зурагнууд байна. За тэгээд орчин үеийн өнөөгийн бидний чөлөө сэдвтэй зурагнууд дээр ирж байна. Энэ дээр болохоор бурхан зураг гэж орж ирдэг. За бурхан зургийг би үүслийг нь ярьж өгье. Хамгийн анх бурханы дүрийг яаж буулгаж авсан бэ гэдэг түүх байна. За би маш товчхон ярих хэрэг та дэлгэрүүлж судлахыг хүсэх юм бол шүтэн зураг гэж YouTube дээрээ сайхан бол бүтэн бичлэг гарч ирнэ шүү. За хоёр хаадууд хоорондоо бэлээ солилцдог байж байгаад нэг хаан нь маш тийм үнэтэй, нандин гоё тийм илт бэлгэлсэн байдаг. Илт
Тэгсэн чинь нөгөө хаан нь буцааж бэлэглэх юм олдохгүй байжсэн чинь буддаа тэр хаан тусаад байж таарад хаантан тэр буддагийн дүр төрхийг буулгаач гэж зураач нартаа даатгсан байдаг. Гэтээ зураач нарын буддагийн дүр төрхийг буулгаж чадаагүй яагаад гэхээр хойтлоос нь ингээд маш хурц гэрэл цацарж идэг. Тийм болохоор зураачд ингээд ерөөсөө их цараад дүрийг нь буулгаж чадахгүй байсан болохоор доор нээсэн усны тусгал буддагийн дүрийг буулгаж хамгийн анх шүтэн зураг маань үүссэн гэж үздэг. За шүтэн зургийн онцлог гэх юм бол тиг гэж байгаа. Тиг гэдэг маань ерөнхийдөө бол дүрм гэж хэлжгээд болно. Яагаад гэж хэлж байгаа гэхээр за толгойн хэмжээ юм байна, гарын хэмжээ юм байна, за хурууны хэмжээ юм байна гэд бүх юм нь өөр өөр ингэсэн хэмжээтэй харьцаатай яг тэдгээр нь таарсан байдаг. Тийм болохоор ингээд зан азрын бүтээлүүд маань айгу алдартай ингээд деталь руу үзэглэн яваад байгаа шүү дээ. За дээрээс нь өнгө будаг. За үндсэн 5 өнгөтэй бид нэр холсоор агаад 108 өнгө гаргаж авдаг байна. Ямар бурхан зурж байгаас шалтгаалаад тухайн хүн ингээд бясалгална. За мацаг барих шаардлагатай бол мацаг барина. Дэнжинээс бидний хамгийн алдартай юм бол зан азрын бүтээлүүдээ за орчин үед ирэх юм бол бүрэг батган бүтээлүүд байна. Аж ахуй дээр бидний хамгийн сайн мэдэх шаруугайн зураг. Шаруугай Монголын нэг өдөр болон үрс гарч байгаа гэдэг зургууд бол тэр чигээрээ бидний соёл болон аж ахуй амьдралыг харуулсан байдаг. Монгол зургийг яг юун дээр зурд юм бэ гэж бодож магадгүй. Нэрт уламжлагдсан ирсэн материал нь бол гүрүүн даавуу гэж хэлдэг. Нэрийн өдөр тутмын хэрэглэдэг даавуунаас арай өөр. Ямар нэгэн ялганы материал байхгүй 100% хөвөн даавуун дээр бид нөр шохоо болон амтны гаралтай цаагууг яг хойлоод тэгээд цагаан өнгийн гүрүүнт үсээд бид нэр даавн дээрээ түрхийг бид нэр гүрүүнтлэх гэж яриад гүрүүнт гэж нэрлэж байгаа. Энэ дээр бид нэр зурдаг гэсэн үг. Орчин үед бид нэр заавал гүрүүнт дээр зурах шаардлагагүй төрөл бүрийн материал дээр зурж болно. Яагаад тэгэхээр бидний будаг болон аль эсвэл бидний материалууд зурж болох канваснууд маань ингээд өргөн цар хүрээд заасан болохоор юун дээр л юун дээр зурж болно. Одоо хамгийн энгийн жишээ нөх юм бол морин хуурын дээр зурсан байдаг шүү дээ. За юугаар зурдаг вэ? Өвлөгдөн ерс нь болохоор шорон бодог болон шимийн бодог. За шимийн бодог гэдэг маань цэцгээр хийсэн бодгийг хэлж байгаа. Жууд бид нар ямар ч материалаар зурж болно. Юун дээр зурхаасаа хамаарат канвас дээр зурж байгаа юм бол акриликаар зурна. За хан дээр зурж байгаа юм бол нэмүс юун дээр зурж байгаасаа хамаарат материалуудаа бид нөр өөрсдөө солиод явах боломжтой. Бид нар тэр татсан даван гүрүүнтэй юун дээр наадаг юм бэ гэж бодож магадгүй. Орчин үед бол бид нэр планшет болон ариглитэн дээр наачдаг. Наагаад арчаад хэрэглээд болчихдог. Өвлөгдөн ирсэн нь болохоор тэлгүүр байна. Тэлгүүр дээр хийхийн нэг давуу тал нь даавга маш сайн сунгаж болдог. Яагаад тэгэхээр тэлгүүрийг ингээд байнга чангалах боломжтой гэсэн үг. За мэдээж хэрэг бид нарт биеэр балиарнда баллуу ч юм уу тиймэрхүү материалууд тэрэг болно. Энэчнээс голлох юм нь болохоор контрын нэрийн үзүүртэй бирнүүд байдаг. Таавт нь сурах бичиг. За яг албан ёсоор Монгол зургийн сурах бичиг гэсэн сурах бичиг бол байдаггүй. Бид нар гэтээ яг Монгол зураг гэсэн энэ номыг чиглүүлэгч болоод явдаг. Энэ ном маань энэчнээс хуулбараа за өнгөний сонголтууд болон альва нэгэн зүйлийг дүрсэлж байгаа тэр хэм маягуудыг бид нэр аваад суралцаад зурагтаа ашиглаад явдаг. Монгол зургийн мэргэжлийг сонгоод яг юу сурах юм бэ? Ганцхан яг үндэсний зураг зураад явахгүй. Үндсэн зураач гэдэг мэргэжил болохоор хар зураг болон уран зургийн хичээлүүдээ бид нар давхар үзээд явна. 3.5 жил бол үзээд явна. Хэрэглэгдэхүүнээ бэлтгэе сурнаа. Гүрүүнтэй яаж татдгийн, өөр ямар төрлийн гүрүүнтэй эдийн, өнгө бодгааг хэрхэн найруулахын, яавал энэ өнгө илүү гоё болохын гэх мэтчлэн эдгээр зүйлсүүдийг суралцдаг. За ямар төрлийн гүрүүнт гэдэг дээр сонирхуулаад хэлэхэд бидний өргөн хэрэглээнд ашигладаг цагааныг нь гартан гэж хэлдэг. Улаан өнгөтэйг нь мартан, хар өнгөтэйг нь нагтан, алтан дэвсгэртэйг нь сэртэн гэж нэрлэдэг багны. Бүтээл хийх, зохиомж гаргах. Гэр дүрсүүдийг яаж байрлуулвал хүний нүдэнд илүү цэгцтэй харагдах вэ? Энэ тэнд тараагаад байрлуулчихвал яаж харагдах вэ? Зохиомж гаргах, уран бүтээл хийх гэдэг бол өөрөө маш хүнд ажил байдаг. Яавал энэ хүний нүдэнд гоё харагдах вэ? Харьцаатай харагдах вэ? Хүү энийг хараад таашаал авах вэ? Гэдэг талаасаа бид нэг зохиомжоо ингээд байрлуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Дөрүүдээ мөн ямар зохиомж, ямар сэдвээс хамаарат зохиомж бас өөрчлөгдөж болдог. Жишээлх юм бол бурхан зураг бол нэг төвтэй зохиомж, нэг төвтэй гэдэг маань голд нь том бурхан маань байгаад гол дүрнэ гэсэн үг. За тойроод туслах дүрүүд нь байна гэсэн үг. Монголын нэг өдөр болохоор нэг үндсэн гол дүр гэж байдаггүй. Маш олон жижиг зохиомжнуудаас бүрддэг. Монголын нэг өдрийн аль ч хэсгийг ингээд хайрцаглаад авсан яг нэг бүтэн уран бүтээл юм уу зохиомжийг харагддагаараа бас онцлогтой. Жишээ нь зохиомжийн маш олон төрлүүд байдаг. Тэг шимтэй болон тэг шимтэй бус. За нэг тал руугаа
налаас нь ч юм уу эсвэл голдоо нэг дүртэй ч юм уу эсвэл ерөөсөө гол дүр байхгүй ч юм уу эсвэл ритмтэй ч юм уу гэж маш олон төрлийн зохиомжийн хэлбэрүүдийг бид нэр үзээд туршаад сонирхдаг байна. За контур татах гэдэг маань тэр хаана нь нарийн дарах уу, хаана нь бүдүүн, хаана нь жигэд дарах уу гэдгээс хамаарат тухайн нүрс маань нэг бол наан, нэг бол цаана гарч ирдэг гэсэн. Ялгаж гаргаж ирэхийн тулд тэр контурын учрыг бас олно. Тэгээд контур татвал ингээд контур удаан татаад ах юм бол яг ингээд гар татдаг энэ чигчийн урууны энэ хэсгээр ингэж маш удаан өвддөг. Тэгээ контур татхад ингээд яг юм бясалгал хийж байгаа юм шиг гэх юм уу? Амьсгалаа яг нэгэн чигт болгож жагаад ингээд маш юм бодолтойгоор контур татдаг. Ингээд контур яаж байгаа эвгүй татчих юм бол тэр зургийн яг тэр хэсэг нь жаа эвгүй харагдаад байна гэсэн. Холоос харахад бол асуудалгүй л тий. Ойртоод жаа наривчлаад харах юм бол өөс өвд нь ингээд мэдэгдээд идэг. За өнгөний сонголт. Өнгөний сонголт гэдэг маань болохоор одоо энэ өнгийг ингэж найруулна, тэгж найруулна гэдэгтэй биш. Яавал энэ гол дүрийн нүрс маань одоо жишээлх юм бол би одоо энэ ингээ нэг зураг байлаа гэж бодоход яавал энэ гол дүрийн нүрс маань нааша илүү гарч ирэх вэ гэх юм уу да. Одоо миний өнөөдрийн дээлний сонголт бол миний хойдлын бэкграундтай бол яг уусаад яг нэгэн жигд харагдаж байгааз энийг би өөрчлөхийг сурна гэсэн үг. За хэрвээ би ингэж хүрээ агамгийн дээлтэйсэн бол артлаас илүү цоолоод яг гол дүр шиг харагдана гэсэн үг. За ингэж хэрвээ энийг би хар цагаан болгох юм бол ингэж харагдаж байна. Хар цагаанаар бид нэр яад харж байгаа вэ гэхээр өнгөнд хуурдагдахгүйгээр яг хар цагаан байдлаар дүрс маань өөрөө гарч ирж чадах нь чадахгүй нь гэдгийг суралцдаг байна. За дан ганц мэргэжлийн юм зурагтай холбоотой хичээлүүд үзнэ гэж байхгүй. Академик боловсрол бас давхар эзэмшин яагаад гэхээр энэ бакалаврын түвшний сургалт болохоор за миний хамгийн туртайс хичээлүүд гэх юм бол Монголын түүх, философи, угсаатан зүй, сэргэн мандалтын үеийн урлаг, Монголын эртний ба дундад зууны үеийн урлаг гэх мэтчлийн хичээлүүд байна. Эдгээр хичээлүүдийг лекц, семинар байдлаар за бидалгийг хамгаалаад дүнгээ авдаг хичээлүүд бас байгаа. За сургуулийн орчны хувьд болохоор манай 1-2 дугаар байран дээр байрладаг. За зарим курсууд нь 1-р байран дээр, зарим курсууд нь 2-р байран дээр байрладаг. Ингээ багш нарын хувьд болохоор одоогийн байдлаар бол 4 багштай байна. 4 багш нь нэг багш 4 жил нэг удаа шинээр анги эсвэлж авдаг гэсэн. Тэгэхээр анги удирсан багш маань одоо нэг анги дааж аваад 1-4-р курс болгоод 4-р курсынхаа төгсгөөд тэгээд тэр жилд нь дахиад шинээр анги авдаг гэсэн. За багш болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Тэгэхээр дан ганц ингээд нэг багш дээр сурлаа гэд нөгөө багш нарыгаа ингээд орхигдуулаад онцлогийг нь авахгүй байна гэж байхгүй. Тухайн сурагч ингээд хэр харилцаа холбоо сайтай байна. Төдий чи нэгээр багш нараас олж авах зүйлс нь их байна. Жишээлх юм бол манай багш нарын одоо ур чадваруудыг нь хэлэх юм бол за нэг багш нь ингээд илүү судалгаа сайн хийдэг. Илүү судлаач багш байхад за нөгөө багш нь ингээд маш нарийн контрол хийдэг. Хүний үсний ширхгийн контролыг бүр маш нарийн, маш гоё, бүр ямар ч алдаагүй гоё гаргаж ирдэг тийм багш байна. За өрмөц өнгөний сонголт болон зохиомжны сонголттой багш нар бас байна. Тэгэхээр яг дан ганц нэг багш дээр сурлаа гэж тухайн багшийнхаа онцлогийг авахаас гадна бусад багш нартай харилцаа холбоотой байгаа нь бусад багш нараас бас тэр нэг гоё зүйлсийг нь суралцах боломжтой. За анги дүүргэлтийн хувьд за нэг 7-оос нэг 20-ийн хооронд гэх юм уу гэдэг яг нэг 20 Монгол зургийн ангид бол нэг 20 хүрсэн төх бараг байдаггүй маа. Монгол зурагт дунджаар нэг 10 хүрттэй байдаг. За анги дүүргэлтийн онцлогуудаас гэх юм бол ямар ч насны хүмүүс орж ирэх боломжтой. Яагаад гэхээр би яг зөвхөн Монгол зураг зурж сурах гэж орж ирсэн хүмүүс байна. Аль эсвэл мэргэжлээ ахиулах гэж сурж байгаа хүмүүс бас байна. Одоогийн байдлаар миний мэдж байгаагаар сэлбэрч хүн сурж байна. Хөгжимчин гэх юм уу уран бүтээл, цувраа уран бүтээл хийдэг хүн сурж байгаа. За морин хуур хийдэг хүн сурж байгаа. Өмнө нь манай сургуульд өөр мэргэжлээр сурж байгаа Монгол зургийн анги руу шилжиж орж ирсэн хүмүүс байна. За дан бурхан зураг зурдаг байж байгаад Монгол зураг шилжиж орж ирсэн хүмүүс байна. Ямар ч мэргэжилтэй хүмүүс манай ангид орж ирэх суралцах боломжтой. Бас дээрээс нь ямар ч улсын хүмүүс ороод ирж магадгүй. За анги танхимын хувьд ерөнхийдөө жижигхэн байдаг. Хэдэн метр квадрат гэдгийг хэлж чадахгүй байна. Гэтэ нэг тийм амар том бол биш. Гэтэ бүр аим шигтэй жижигхэн бол биш. Гэтэ ер нь ингээд ихэнх анги танхимын жижигхэн. Тийм болохоор ингээд урлагийн сургууль хийж байхдаа хэтэрхий өндөр хүлээлт битгий тавиараа. Яагаад тэгэхээр би анх орж ихдаа кинонд иршил төсөлсөн баггүй урлагийн сургууль гэхээр ингээл гадна талтаач барилгатай. Барилга нь ч өөрөө урлаг гэх мэтчил. Гэтэ яг үндэ зүгээр л ингийн дүр ингээ зүгээр л ингийн байшингууд байдаг. Тэгэхээр дотор талтаа ороод бол урлагийн сургууль гэдэг нь мэдэгдэнэ. Гэтэ гаднаасаа харахад бол зарим нэг нь нурсан болгос шиг бол харагдана. За яг зөвхөн
Миний мэдхээр Монгол зургийн 1-ээс 4-р курсын хооронд ийм жоохон дотн холбоо байдаг гэх юм уу? Бид нэр аль болох 1-ээс 4-р курсын хооронд бүх курсээр ингээд хоорондоо холбоотой ийм байх гэж хичээдэг. Одоо жишээлх юм бол бид нар шинэ жил зохион байгуулдаг зөвхөн Монгол зураг дотроо. За тэмүүтээ төгсөж байгаа оюутнуудаа бид нар гоё үдээд гоё бэлэг өгдөг. Яг тухайн таны дээд болон доотлын курсууд хэр идэвхтэй байхаас хамаараад өөр олон төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулах боломжтой. Одоо та нарын хамгийн их мэдлэг өсч байгаа асуулт гэж магадгүй л дээ. Танай сургууль дээр дээрлэлт байд юм уу гэж. За дээрлэлт манай сургууль дээр бол байхгүй. 3 жил яг энэ сургууль суралцаад явж байхдаа ямар нэгэн байдлаар бол дээрлэлт бол мэдэрч байгаагүй. Гэхдээ хүний нийгмийн асуудал дээр гардаг, анги хоорондоо гардаг тийм үйл ажиллагааны асуудлууд бол байгаа. Тэгэхээр тэрийг бол нэг тийм том тийм суралцахад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж бол бодохгүй байна. За хичээлүүдийг ярьцгаая. Хичээлийн хувьд хоёр хуваагдана. Нэгэнд нь болохоор ерөнхий суурь эрдмийн хичээл, нөгөөтөнд нь болохоор мэрэгжлийн. За ерөнхий суурь хичээлүүдийг соёлын сургуулиас багш нар нь ордог байхгүй юу? 2 дугаар байран дээр. За 2 дугаар байран дээр бүх мэрэгжлийн бүх сургуулиуд буюу 5 бүрэлдэхүүн сургуультай. Тэгээ 5 байртай байдаг баха. Эхнийх нь театрын урлагийн сургууль байна. Их хвчлэн 1-р байран дээр байрладаг. Дүрслэг урлагийн ахтай байна. 1, 2, 5 дугаар байран дээр байрладаг. За соёлын сургууль байна. 3 дугаар байран дээр Бадмааргатай цуг байрладаг. За Гитмус байна. Гитмус ч юм болохоор 4 дугаар байргийн MNBC-ийн хашаанд байдаг. Тэгээ бүжгийн сургууль байна. 2 дугаар байран дээр байрладаг. Ингээд ийм 5 байртай 5 бүрэлдэхүүн сургуультай. Тэгээд 5 бүрэлдэхүүн сургуулийн соёлын сургууль болохоор бүх ерөнхий суурь эрдмийн лекцүүдийг ордог болохоор бүгдээр ер нь 2 дугаар байрнаар ирж суралцдаг. За мэрэгжлийн хичээлийг нь болохоор дүрслэг урлагийн багш нар ордог. Одоо мэрэгжлийн хичээл гэдэгт маань одоо зохиомж гаргах, за тэнгуүтээ урлагийн түүхийн хичээлүүд мэрэгжлийн хичээл гэж явдаг болохоор манай дүрслэг урлагийн академийн профессор багш нар маань ордог. За хичээлэх байрны хувьд мэдээж зэрэг анги танхимдаа ол орно. Одоо багш болгоомж нь өөр өөртөө гэсэн багш нарын өрөө болон өөр өөртөө гэсэн дааж гэсэн ангитай байдаг. Тэр анги танхимдаа орно. За зарим тохиолдолд мезед хичээлүүд ордог. За зарим тохиолдолд хэрийн дадлагаараа яваад тэр чинь нэгсний хичээл гэсэн үг шүү дээ. За урлан дээр бас хичээлүүд орох боломжтой байдаг. Тэгэхээр бас даандаа ингээд нэг ангид суугаад хичээл орохгүй хаяа нэг ингээд байршлууд нь өөрчлөгдөд явдаг. За яг манай мэргэжлийн хувьд надад 3 дугаар курсээс эхлээд эрс хүндэрсэн юм шиг санагдсан. Ер нь 2-ын хавар болон 3-ын намар хавар аюу хүнд санагцсан. Монгол зургийн амархан ер нь манай сургуульд амархан мэргэжил гэж байдаггүй. Бүх бүрэлдэхүүн сургуулиудын бүх мэргэжил өөрсдөө гэсэн давуу тал болон сул тал хэцүү талуудтай байдаг. Тэгэхээр зураачийн мэргэжлийг амархан гэж бодож орж ирэх юм бол жаахан сэтгэл санааны гүн хямралд орох магадлалтай шүү. Тэгэхээр жаахан бодолтой л орж ирэх. За төлбөрийн хувьд те бас нэг чухал сэдв бол төлбөр аа. Яг намайг суралцаад явж үед ер нь 3 жил дараалал төлбөр нэмэгдсэн. Тэрийг жоохон бодолцож орж ирэхтэй юм шиг санагдсан. За тоймлоод хэлж байгаа шүү. Одоо 185-ыг 190 ч юм уу 170-ыг 175-ыг 180 ч юм уу ингээд ер нь бол 5-5-аар 10-ийн орноор нь тоймлоод явж байгаа. За мэргэжлийн хичээлүүд нь 190 мянган төгрөгөөр бодогддог. Суурь эрдмийн хичээлүүд нь 130 мянган төгрөгөөр бодогддог. Тэгэхээр төлбөр ер нь бол харьцангуй гарч ирнэ гэсэн. Хэрвээ чи суурь хичээл буюу 130 мянган төгрөгийн хичээл олон сонгох юм бол чиний төлбөр чинь бага байна. Мэргэжлийн хичээл олон сонгох юм бол чиний төлбөр 190 мянган төгрөгөөр бодогдоод өндөр гарна гэсэн үг. Тэгэнгүүтээ анги болгон харилцан адилгүйгээр өөр кредитээр төгсдөг. Манай кредит чинь 121 кредитээр төгсөх байсан баха. Заавалчгүй судлах ёстой хичээлүүд гэж байгаа. Тэднэрт нь суурь эрдэм болон мэргэжлийн хичээлүүд гэдэг олон төрлийн суурь болон мэргэжлийн хичээлүүд хоёулаа багтдаг. За тэгээд сонгон судлах хичээлүүд гэдэг бас олон төрлөөр ингэ суралцах боломжтой. Тэнгуү чамд ингэ сургалтын төлөвлөгөө юм уу чиглүүлэгч багш чинь за Монгол зургийн хүмүүс ерөөхдөө иймэрхүү хичээлүүд үздэг шүү гэд сонгогч чинь туслаа. Тэгээд ер нь бол ингэ явах тусам чанар мэдшиж өөр ингэ мэддэг болчихно. За хэрийн дадлага гэж хичээл байдаг. Хэрийн дадлага маань ерөөхдөө 3 жил буюу 3 жил 3 семестр буюу зөвхөн хаврын семестрүүд үздэг хичээлүүд тахгүй юу. За яг одоогийн байдлаар би хэрийн дадлага руу явхад надаас
үндсэн төлбөр буюу хэрийн дадлага очоод хоноглох байр, хоол ундны мөнгө нь ороод 250 сая төгрөг болсон байна. Тэгэнгүүт энэ чинь ингээд харцтай буюу их шилэн туслан руу бид нэр явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тухайн анги хүүхдүүд хаашаа явахаас хамаарат төлбөр нь харилцан адилгүй гарч болно. Хэрвээ тухайн хүүхдүүд бид нэр ингээд аялангаа, байгалийн этүүд ийм таталбар дээр зурмаар байна гэх юм бол төлбөр нь илүү өндөр гардаг ч юм уу. Тэгэхээр энэ бол ингээд хэлбэлцэлтэй байдаг аа. За төлбөр дээр нэмээд ярихад урсгал зардал буюу одоо бодогны мөнгө, давааны мөнгө гэх мэтчлэн иймэрхүү мөнгнүүд ингээд багаар жижигэн боловч ингээд хоримтлагцаар агаад айгүй их мөнгө гардаг. Тэгэхээр урсгал зардал өндөр гэж бодох хэрэгтэй. За сургалтын төлбөрийг төлөхийн хувьд за хуваараа төлж болно. Хуваараа төлөхдөө өсөлт өгөөд за би одоо тэдэн сарын тэднээс өмнө аль зүйл семестр дуусахаас өмнө би ингээд төлбөрөө бүтэн төлчихнө. Та миний хичээл сонголтыг нэгээд өгөөч гэд төлбөрөө жахан наан цаана хойшлуулах боломжтой. Улсаас өвдөг буцалгүй тусламжаар суралцах боломжтой. Буцалгүй тусламж гэдэгт маань за эцэг их нь багшаар олон жил ажилласан бол багшийн 15 гэдэг ба. Багшаар олон жил боловсролын салбарт олон жил ажилласан бол хүүхэд нь буцалгүй тусламжаар суралцдаг. За эрэлттэй мэргэжил манай дээр эрэлттэй мэргэжил чинь хувцас дизайн болон багшийн мэргэжил хоёр эрэлтттэйсэн шиг санагдаж байна. Ингээд судлаад үзэх юм бол гарч ирнэ. Эрэлттэй мэргэжлээс суралцсан бол буцалгүй тусламжаар суралцах боломжтой. За олон хүүхдүүд нь ингээд их сургууль сурдаг байх юм бол хамрагдах боломжтой. Завсран хамгаалагч нь байхгүй болсон тохиолдолд бас буцалгүй тусламжаар суралцах боломжтой. За тэтгэлгүүд манай сургуулиас өгдөг тэтгэлгүүд байдаг. За ЕШ-ийн 800-оор орох юм бол бас өгдөг тэтгэлэг байдаг. Захирлын нэмж тэтгэлэг гэж байдаг. За бас ингээд нөгөө нэг голч дүнгийн өндөр бариад байгаа юм бол өгдөг тэтгэлэг гэж байдаг баха. За зээлээр суралцах боломжтой оюутан хөгжлийн зээлээр материалуудаа өгөөд тэгээд ер нь бол болчихно. За зарим хичээлүүдэд дүүцүүлэх зарчмаар буюу хэрвээ ч TOEFL юм уу IELTS оноо байх юм бол чи англи хэлний 8 кредитийн хичээлээ дүүцүүлээд 4 кредитний төлбөр төлөөд ингээд 4 кредитний ашигтай ажиллах боломжтой гэсэн үг. Цаг хугацааны явц ашигтай тэг кредитний явц ашиг. За ажил тэг төгсчүүд юм уу суралцж байгаа явцдаа ямар ажил хийх боломжтой вэ гэх юм бол бүхэл төрлийн ажил хийх боломжтой. Тэр бол яг цэвэр тухайн хүнээс хамаарна. Суралцж байгаа явцдаа мэргэжлэр ажиллаж болохгүй ч юм уу тиймэрхүү юмнууд бол байхгүй. Хүүхдүүд ингээд ойр зүрийн халтурны ажил хийж лээдэг. Одоо жишээлбэл бол авдар ирээлж болж юм. За энэ тентгийн бодгны ажлуудыг хийж болж юм. Зургийн багшаар ажиллаж болж юм. Би өмнө нь зургийн багшаар ажилладаг байсан байхгүй юу? 1-2 дахь курстэй. Тэгээд яалтчгүй 3-4 ингээд 3 дахь курстэй ороод ирсэн чинь ачаал маш их нэмэгдээд тэгээд зургийн багшаар ажиллаж чадахгүй болчихсон. Би бол зургийн багшаар ажилладаг байхдаа амар гоё. За тэгээд бүтээлээ зарах альсвал бартер хийх. За тэгээд чөлөө дуран бүтээлч гээд төрөл бүрийн ажил хийх боломжтой. Яг чиний ур чадвар, чиний хандлагаас хамаараад чамд ингээд ажил олдохгүй юу гэдэг чинь хамаарна. За тэгээд ажил хийж явах явцдаа мэдээж хэрэг цалингаа мөрүүлнэ. Нэг ажил хийх гэдэг чинь чал өөр ажил хийж магадгүй. Энэ бол ингээд бид нар тохиолддог хөгжилтэй явцад гэх юм уу да. Манай сургуулийг сонгох давуу тал болон сул талуудыг хэлье. За яг зөвхөн нөрслөх урлагийн академид Монгол зургийн мэргэжлийг бакалаврын түвшинд заадаг. Өөр газруудад Монгол зураг гэдэг мэргэжил ерөөсөө заадаггүй гэсэн үг. За яг Монгол зургийн мэргэжлээс суралцах юм бол өрсөлдөөн харьцангуй бага. Ягаад гэхээр төгсөж байгаа хүүхдүүд нь харьцангуй цөөхөн байдаг болохоор. За тэгээд бидний ингээд нөгөө нэг өвөрмөц сэтгэлгээ тэр өвөрмөц материал дээр зурж байгаа тэр ингээд ер нь бол ихэнх юмнууд нь байдаг л нэг зурагнаас арай өөртэй. Яг Монгол зурагч нь ингээд та нар ингээд зураг харсан бол тэр цэцгийг дүрсэж байгаа тэр контур тэр өнгөний сонголт дээр нь ингээд өвөрмөц зайдаг болохоор гадаад руу гараад өөрийгөө танигдуулах боломж өндөр юм шиг санагддаг. Өв уламжлалаа тээгч нь болж байгаа. За урлагийн талаарх мэдлэг чинь нэмэгдэнэ. Бүр маш сайн нэмэгдэнэ. Тэгэхээр чи ингээд энэ тентхийн галерейд юм уу ингээд музейд тайлбарлагчаар бас ажиллах боломжтой гэсэн. Одоо ингээд гайд хийсэн ч гэсэн чи одоо ингээд гадаад руу гайд юм уу Монгол дотроо гайд хийсэн гэсэн чи тухайн хүмүүст яг өөрийнхөө мэрэгчлэрээ Монголыг таниулах урлагийн боловсролыг чи өгч чадна гэсэн. Хичээлдээ сайн суух юм болно шүү дээ. За энэ мэрэгчлэр судалгааны ажил хийх боломжтой юм шиг санагддаг байхгүй юу? Ер нь нэг олон хүмүүс ингээд энэ яг мэргэжлэр яг энэ чиглэлээр судалгааны ажил хийж байгаа юм шиг санагддаггүй маа. Тэгэхээр хэрвээ ингэж судлаач болъё гэж бодож байгаа юм бол энэ мэргэжлэр яг энэ хэсгээр
энэ чиглэлээр судалгааны ажлууд хийх боломж өндөр. За хөрвөх боломжтой гэдэгт маань за сэлбэр болон дарханлуу бид нэр хөрвөх боломжтой хамгийн наад зах нь. Яа тэгэхээр мэдээж хэрэг нэмэлт чадваруудаа шаардсан шүү дээ. Зүгээр үндсэн суур ч юм уу ингээд одоо хийдэг юмнууд нь Монгол зүрийн дүрслэлтэй аягүй төстэй байдаг болохоор ингээ хөрвөх боломжтой. Гол тал нь цагны эсэнчлэн гадаадад яг энэ мэрэгчлэрээ суралцах боломжгүй. Энэ зөвхөн Монголд дүрслэг урлагийн актив заагддаг мэрэгжил болохоор гадаад руу Монгол зургийн мэрэгчлэр суралцсан гэж байхгүй. А гэхдээ гадаад руу Монгол зургийн мэрэгчлэр цаашаа сургалт одоо өөрсдөө зургийн багш хийгээд ингээд онлайн сургалтууд юм уу ингээд хийгээд таниулах боломжтой. Гадаадад суралцах боломж нь юу гэх юм бол сэргээн засварлахаар суралцах боломжтой. За урсгал захардал маш өндөр шүү. Энийг сайн бодолцох хэрэгтэй. За бид үзүүлэлт нөлөөний хувьд ер нь бол айгүй удаан ингэж хэрвээ жил өөрөө зөв суугаад ингээд яг постероо ингээд энэ байдлаа ингээд цэх авч явахгүй байх юм бол нуруу чинь ингээд хүзүү чинь ингээд доошоод бүхтөр олох, нурууны чинь доод үеэр суулт өгөөд өвдөх. За ингээд гар хуруу чинь ингээд татаад ингээд чичирдэг болох ч юм уу. Иймэрхүү сул талууд ажиглаад нь. Тэгэхээр эдгээр сул талуудтай ингээд чи өөрөө л тэмцэнэ гэсэн үг. Одоо тасал хөдөлгөөн хийгээд ингээд гарандаа массаж идэр хийгээд өөрөө л тэмцэнэ гэсэн үг. Тэгээ гимн яг надад анзаардаг юм гар амир хуурч юм шиг санагдсан. Яг тэгэхээр ингээд гүрүүнтэй бид нэр татхтай бол арчхтай ингээд шохоо ашиглаад ингэж чааш. Тэгэхээр ер нь шохоонд хүрсний дараа гар бүр амир хуурчдаг. За тэгээд чи өөрөө өөрийгөө хамгаалахгүй байх юм бол шохоогоор амьсгалаа. Амьсгалын зам чинь ер нь бол жоохон хэцүү болж магадгүй байх шүү. Тэгэхээр тэгээд манай сургуульд зургийн мэргэжлээс сурна гэж бодож байгаа юм бол чи шинэ хоббитой болох хэрэгтэй. Хэрвээ чиний ингээд зурх чинь ингээд чиний хобби байсан бол энэ одоо бүтэн цагийн мэргэжил болж байгаа болохоор стрессээ тайлах шинэ хоббит болох хэрэгтэй. Элен суралцахыг хүсэж байгаа оюутан залуучууд эцэг эхчүүдэд танилцуулах мэдээллийг хэлье. Монгол зургийн мэргэжлийн хувьд болохоор Ешийн хувьд за нийгэм түүх монгол хэлийг аль нэгийг 450-аас дээш өнөт байх юм бол ер нь бол болчихж байгаа. За тэгээд ур чадварын шалгалтандаа тэмцэх хэрэгтэй. Ур чадварын шалгалт маань ер нь Еш болсны дараа зохион байгуулагддаг. Дүрслэгийн академийн пэйж хуудсан байгаа. Пэйж хуудсан дээр дандаа мэдээллүүд нь ороод явдаг шүү. За тэгээд ур чадварт бэлдэх бас сургалтууд зохион байгуулагддаг манай сургууль дээр. Ур чадварын шалгалт нийт 4 төрлөөр авагдана. Нэгт нь хар зураг болон уран зураг. За хар зураг дээр нь болохоор мэдээж хэрэг балиаранд ашиглана. Уран зурагт нь усан бодог ашиглана. За зохиомж буюу чамд ямар нэгэн сэдв өгөөд тухайн сэдвийн дагуу чи өөрөө зохиогоо зурна гэсэн үг. Миний үед чинь зохиомж нь болохоор миний мөрөөдлийн өрөө илүү тиймэрхүү нэртэй байсан. За тэгээд чиний бие даасан ажлууд шаардна. За 5 ширхэг бие даасан ажил ч юм уу 10 ширхэг бие даасан ажил авчраа гэд. Тэгээд багш нар чинь тэрхээс ажлууд болон чиний тэр шалгалтанд өгсөн материалыг хараад чамайг тэнцэхгүй шийдээд бас ингээ хариу гэлдэг байгаа шүү. За ур чадварын шалгалтаар заавал өгөх шаардлагагүйгээр урилгаар орох боломжтой байдаг. Урилгаар орно гэдэг маань ерөөхдөө 12 дугаар ангийнхан төлхөө хамааралтай хаа. Гэтэ амгалан орчлон зургийн уралдаанд оролцоод тодорхой хэмжээний одоо байр эзлэх юм бол урилгаар оролцох боломжтой байдаг. Тэгэхээр амгалан орчлон маань Еш болохоос өмнөхөн ер нь бол ингээд айгүй өмнөхөн уралдаанаа зарлаад бүтээлүүдээ авчдаг болохоор бас тэрнийг сайн анзаараад ер нь яг манай сургуульд урилгаар суралцъя ингээд зургийн уралдаанд нь оролцъё гэж бодож байгаа юм бол эртнээс ер нь бэлтжих хэрэгтэй. Зураг зурна гэдэг чинь аюу тийм хурдан процесс биш үү? Маш удаан цаг хугацаа авдаг процесс болохоор ингээд манай пэйж дээрх мэдээллүүдийг ер нь ингээд ойр ойрхон хараад байх юм бол мэдээллүүд нь ойр ойрхон ороод явна гэсэн. За төгсгөлд нь хандаж хэлгээд за одоо ингээд 1000 ингээд би та бүхэн ингээд сургуулаа магтаж ярьлаа гэд та нар ингээд яг энэ урлагт ингээд урлагийн тоогоонд дотор нь ороод буцлах мэдрэмжийг ингээд би та нарт мян тайлбарлаач гэсэн ингээд та нар над чиг ингээд мэдэрч чадахгүй тийм болохоор хэрвээ та ингээд урлагийг сонирхож байгаа бол ингээд тушаад үзээрэй. Яагаад гэхээр ирээдүйд ингээд за би тэгчдэг ч байжтэй гэж харамснаас яг одоо тэрийгэ хийгээд ирээдүйд за би тухайн тэнцээг өмчөндөө гэд харамсах нь арай бага байх юм болов уу гэж бодож байна. Хэрвээ би ингээд сэтгэл судлаар сурсан байх юм бол бас ингээд 5-6 жилийн дараа ингээд тэр үедээ шалгалтаа өгчдөг ч байжтэй гэд маш удаа харамсах юм шиг одоо санагддаг байхгүй юу? Одоо өөрөөр тайлбарлах юм бол ирээдүйд харамсал маань тухайн үед шалгалтаа өгөөд
тэнцээгүй үеийн харамслаас хамаагүй их ингээд сэтгэл дотор ингээд байнгын бууглаад бодогдоод явж явах байсан баха гэж би одоо боддог. Зураач болно гэдэг маань ганцхан ингээд өнгө бодог тавьдаг ажил биш, маш амархан хурдан ажил биш. Ямар ч төрлийн зураач байсан энэ бол маш их хүнээс цаг хугацаа, энерги, бодох бодол ингээд айгу тийм нухацтай бодол шаардлагадаг. Зураач болно гэдэг маань нэг ёсны та урлаг судлаач болно. За урлаг судлаачаас гадна зүгээр энгийн судлаач болно гэсэн үг. Яагаад вэ гэхээр тухайн зургийг зурхад шаардлагатай материалуудыг бид нэр судалж тэр одоо хэрэгтэй зүйлсүүдийг олж авдаг байхгүй юу? Жишээлх юм бол за судлаач болж юм та түүхч болно. Яагаад гэхээр яг тэр социализмын үед яг ямар материал хүмүүс өмсдөг байсан. Хээх хаар нь юу юм? Тэр өмсдөг хэрэгсэл зүйлсгэл нь юу юм гэдгийг бид нэр судлаад ингээд баг хүүхчийн төвшөнд бид нэр ингээд мэддэг болчихдог байхгүй юу? Биднээс үлдэх юм нь бидний зураг ирээдүйд бидний зургийг хүмүүс судлаад энэ үед ингэдэг байсан байна, тэгдэг байсан байна гэдгийг мэдэх учраас бид нэр аль болох алдаагүй яг л тэр зөвөр дүрслэх хэрэгтэй байхгүй юу? За мөн адил философч болно. Ингээд нэг зургийн цаана утга учиргүй зураг гэж бол байхгүй. Тэгээд яг тэр философиг яаж гаргаж байгаа гэдгээс хамаарна. За тэгээд давхар мужаан болно. Энэ аягүй сонирхолтой. Манай ээж яг ингээд намайг яг энэ мэргэжлэр зурж байгаа. Чи яг зураачаар сурж байгаа юу эсвэл барилгачин мужаан болох гэдэг нь яа тэгэхээр бид нэр ингээд их их юмнууд ингээд өөрсдөө хийдэг тэгэнгүүтээ ингээд шохотой зуралдаал, цавтай зуралдаал, ариглид дээр зүсгэж ингээд жоохон тийм зураачийн одоо ингэ мэдгүй үний нүдэнд бол ингэ зураач хийх ажил биш байхгүй юу? Манай мэргэжлийн хувьд бол туршилтууд их боломжтой. Туршилт гэдэг маань би одоо мэдээр бол ингэ шорон бодгоор туршилт хийж байгаа. Энэ ингэ тавьж байгаа. Саяны хэлсэн чинь ингэ өвдөгч тэр өвийг түгээгч сурталчилдаг юм болно гэсэн үг. Тэгээд мэдээж хэрэг цуглуулагч болно. Яагаад цуглуулагч гэж байгаа вэ гэхээр за тухайн судалгааны ажилд зориулаач юм бол эсвэл гой каталогуудыг гой уран бүтээлүүдийг тухайн одоо суралцагч маань үн цэнтэйг таниад олж мэдээд өөртөө цуглуулад ингээ хоримтлуулад эхэлдэг. Ийм болохоор зураач гэдэг маань ганцхан өнгө бодог холдог биш ингээд эдгээр бүгдийг шингээсэн цогц уран бүтээлч болдог байгаа нэ. Эцэг эхчүүд болон яг урлагаар суралцж байгаа, суралцах хүсэж байгаа хүмүүс хандаж хэлэхэд яг миний ингээд анзаарснаар бол урлаг туртай хүү хизээний цагт буцаад заавалжгүй урлагтай эргээд л ирдэг юм шиг санагддаг байхгүй юу? Мянга ингээд 20 30 жил 40 жил өөр мэргэжлэр сурж аваад буцаал ингээ урлаг туртай юм бол урлагийн мэргэжлээ сонгоно. Тийм болохоор ингээд та өөртөө итгэлгүй байсан гэсэн нэг жил за эсвэл нэг семестрч болтоо туршаад яг тоонд нь ороод буцлаад амтыг нь мэдрээд үзээрэй. Танд ингээд тохирох оноо тохирохгүй оноо гэдгийг та нэг мэдэх боломжтой гэсэн үг. За тэр тусмаа ингээд эцэг эхчүүдээ таны хүүхэд чинь ингээд би ийм урлагийн мэргэжлээ сурмаар байна гэх юм бол бити эрс эсэргүүцээрээ яагаад гэхээр саяны хэлсэнчлэн ингээд буцаал урлагт ороод ирдэг байхгүй юу? Одоо манай сургуулийн нэг гой том онцлог юм бол ихэнх хүүхдүүд яг бүгдээрээ л бараг 99% нь өөрсдийнхөө хүслээрээ манай сургууль суралцж байгаа. Тэгэнгүүт манайхаас ЮТС-ээс орж ирсэн хүүхэд ч байна. За СТС-ээс орж ирсэн хүүхэд ч байна. Бүр ангаахыг хаяад орж ирсэн хүүхэд ч байдаг. Тэгэхээр та ингээд яг тухайн үедээ хүүхдээ хорж болно. Гэхдээ ирээдүйд таны хүүхэд чинь үнэхээр урлаг туртай байх юм бол буцаал урлагийн сургуульд орж ирнэ. Тийм болохоор ингээд та ихтгэлгүй байж болно шүү дээ. Хүүхдтэй итгэхгүй ч юм уу эсвэл ингээд ирээдүйд нь санаа зовж иж болно. Гэхдээ боломж нь хаан бол тушаад үзээрэй. Хүүхдээ ингээд манай сургуульд илсүүлээд ингээд тушаад үзээрэй. Ягаад гэхээр хүүхдүүд ер нь бол яг ирээд амтыг нь үтсэн хойноо гарах нь гараад ангиа солихын солиод ингээд явах нь явцдаг. Тийм болохоор ингээд та хүүхдээ нэг тушаад шалгаад үзээрэй. Үнэхээр ингээд болмоор байвал бас ягаад нэг хүүхдийнхаа хүсэл мөрөөдлийг дэмжиж болохгүй гэж. Миний ингээд анзаарснаар эцэг эхчүүдийн урлагаар явуулахаас ингээд чаа санаа зовдөг юм нь урлагт ингээд орчих юм бол зураач болчих юм бол архитектон болчин ч юм уу эсвэл ингээд жоохон буруу замаар будаад хийж магадгүй гэж боддог эцэг эхчүүд байдаг баг. Гэтэ тэр бол яг хувь хүний хүмүүжлээс хамаарна. Яг архи угаад доош уруудаж яваа зураачч байгаа. Аль эсвэл архиа ингээд тааруулаад хэрэглээдээ өсөж яваач хүмүүс байгаа, хэрэглэхгүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бол яг тухайн хүний хувь хүний хөгжлөөс хамаарна. Тэгээд манай сургууль чи онготоо оруулж ирэхэд бол архи уухстай гэдэг юм ерөөсөө заадаггүй шүү. Тэр онготыг хүн оролдож
ингээд зүгээр суугаад тэр онгод орж ирэхгүй юм хум уушиж эргүүлж кино үзэж дуу сонсож өөрийгөө тэгж байнгын хөвөлж байж тэр онгод гэдэг зүйл чинь яг онгод юм да. Тэр санаа тэр гоё санаа онгод гэдэг зүйл чинь орж ирдэг шүү. Орж ирдэг гэж заадаг. Тэрнээс биш ингээд заавал ямар нэгэн бодисын хамааралтай байж ич тэр онгод орж ирдэг гэсэн ойлголтыг бид нэр ерөөсөө заадаггүй шүү. За тэгээд миний хувьд бол ингээд манай гэр бүлийнхэн ингээд намайг дэмждэг, намайг ингээд урлагаар ингээд би өөрөө урлагийн хүн болохгүй гэж яхад манай гэрийнх ингээд чи нэг туршаад үзээ. Чи угаасаа дурдаг штэ. Чи нэг туршаад үзгээд тэр туршилт нь амжилттай болоод би одоо ингээд урлагийн салбарт суралцаад 4 дахь жилдээ орох чинь. Тэгээд бас ийм гэр бүлтэй байгаа нь миний хувьд айгүй азтай завшаад ирэх байхгүй юу. Би хэрвээ ингээд энэ салбарт орж ирэх байсан бол одоо сэтгэл судлаар сураад өөр газар хийгээд ингээд өөр явж иж магадгүй. Гэхдээ би одоо бодохны би буцаад л яг энэ яг Монгол зураг биш юм а гэхэд урлагт буцаал ирэх байсан байл. Тэгээд одоо бол би Монгол зурагт орсондоо ерөөсөө харамсдаггүй. Айгүй баяртай байдаг. Тэгээд бичлэгтэйгээ хамт байсан баярлаа. Та нар ингээ манай сургууль илүү дэлгэрэнгүй элсэн суралцахыг хүсэх юм бол манай сургуулийн пэйж хуудсыг дагаарай. Манай пэйж хуудсан дээр мэргэжлүүдийг танилцуулсан олон төрлийн бичлэгүүд ордог байхгүй юу? Тэгээд би яг энэ зүгээр өөрийнхөө мэргэжлийг дэлгэрүүлэх үүднээс энэ бичлэгийг хийлээ. Тэгээд хамт байсан баярлалаа. Баяр таа.